Монголын хөдөлмөрийн нэгдсэн сайт. И-хөдөлмөрцөг гэнэ. Хөдөлмөрийн эрх зүй гэж юу вэ? Хөдөлмөр эрхлэгчид тулгарч байгаа нөхцөл байдлыг хөдөлмөрийн хуулинд яаж зааж өгсөн байдаг вэ? За нэг талаас ажил олгогч, нөгөө талаас одоо ажилтан хоёрын хооронд байгуулсан гэрээ хэлцэл мөн одоо хөдөлмөртэй холбоотой харилцааг зохицуулж өгөх юм хэмжээг бол хөдөлмөрийн эрх зүй гэж одоо онлын хувьд бол ойлгодог. За ажилтан бол ажиллаа хийх явцад бас ажиллаа хийхгүй байх тодорхой тохиолдол одоо нөхцөл байдал бас гарч ирдэг байгаа. За эдгээр тодорхой тохиолдол нөхцөл байдлыг бол бас хөдөлмөрийн хуулиар бол зохицуулж өгсөн байдаг. Ажил үргийг гүйцэтгэх үед одоо албан тушаал ажлыг одоо хэвээр нь хадгалах юм зохицуулдаг бол хөдөлмөрийн хуулинд одоо суулгаж өгсөн байдаг юм аа. За нэгдүгээр төрийн байгууллагын сонгуульт ажлыг 3 сар хүртэл хугацаагаар одоо гүйцэтгэж байгаа тохиолдол бол энд хамаарна. За мөн ээлжийн амралтайгаа байгаа тохиолдол бас энд хамаардаг. За эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлага, за мөн захиргааны чөлөөтэй байгаа ийм нөхцөл байдал бол бас энд хамаарна. За жирэмснээ болон амарцсны, за мөн одоо хүүхэд асарсны хугацаанд одоо энэ цаг хугацаа бас энд хамаардаг. За хамтын гэрээ хэлцээр байгуулах, хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялалд оролцох нөхцөл байдал бас үүнд хамаарна. За цэргийн зарлан дуудах хуудас ирсэн ажилтны хувьд бол цэрэг татлагын комиссоос одоо комиссын шийдвэр гаргах хугацаа бол бас үүнд хамаардаг. За мөн хууль тогтоомжууд заасан бусад үндэслэл бол байж болно. За гэрч хоригчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалтанд байгаа тохиолдолд бас энэ нөхцөл байдал хамаардаг юм аа. За эдгээр дурдсан тохиолдлууд бол тухайн ажилтны ажил өрөө гүйцэтгэх, ажил албан тушаалыг бол одоо хадгалж үлддэг. За энэ хугацаанд бас зөвхөн ажил албан тушаалыг хадгалаа зогсохгүй бас нөхөх олбор олгодог байгаа. За нөхөх олборыг олгодог үндсэн хоёр хэлбэр бол байна. Хоёр төрөл байна. Нэгдүгээрт бол тухайн ажилтны цалингийн дундаж хэмжээтэй тэнцвүүш хэмжээгээр бас олгох. За хоёрдугаарт одоо хөдөлмөрийн гэрээ хамтын хэлцээрд заасан хэмжээгээр олгоно гэж зохицуулж өгсөн байна. За ажилтны цалингийн дундаж хэмжээтэй одоо тэнцүү хэмжээний одоо олборыг олгоно гэдэг нь төрийн байгууллагын сонгуульт үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаа тохиолдол, за эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, одоо эмчийн магадлага болон захиргааны чөлөөтэй байгаа нөхцөл байдал, хамтын гэрээ хэлцээр болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож байгаа нөхцөл байдал, за цэргийн зарлан дуудах хуудас ирээд одоо цэрэг татлагын комиссын шийдвэр гаргах. Эдгээр нөхцөл байдлын хувьд бол одоо тухайн ажилтны авч яасан цалингийн дундаж хэмжээтэй дүүцгүүц хэмжээний олгорыг бол олгодог. За саяны дурдсанаас бусад тохиолдолд бол хамтын хэлцээр болон хөдөлмөрийн гэрээ заасны дагуу одоо нөхөх олгорыг олгодог байна. За ер нь хуульд бол 8 үндслэг бол зааж өгсөн байгаа. За эдгээр үндслээс гадна өөр нэмэлт нөхцөлөг бол хөдөлмөрийн гэрээ хамт хэлцээр бол тусах боломжтой. За жирэмсний амралт болон хүүхдэд асарсан тохиолдолд ямар хэмжээний олгор олохыг бол тухайн хөдөлмөрийн гэрээнд зааж өгсөн байх хэрэгтэй. Тэгэх юм бол тухайн хөдөлмөрийн гэрээнд заасан хувь хэмжээгээр одоо нөхөн олгорыг бол олгох боломжтой. Хөдөлмөрийн эрх зүйн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг И-хөдөлмөрцөг гэмээн цахим хуудасаас авна. Монголын хөдөлмөрийн нэгдсэн сайт. И-хөдөлмөрцөг гэнэ.